За 2-1 дөр бодлого бодъё. 2-1. O, A, B, C гэсэн зэгүүд дөрөтэй квадрат зурх хэрэгтэй. За би эндээс ингэж. За энд 0 1 энд 1 0. Ингээд 1 гэсэн. За 1 гэдэг нь B. B зэрэг 1 гэсэн квадраттай. A зэрэг 1 0 гэсэн квадраттай. За C зэрэг 0 1 гэсэн квадраттай C зэрэг. O зэрэг мэдээж 0 гэсэн. За эндээс яг өгөхлөөр ийм болё. Энэ зэгүүд дөрөвт квадратаас дурын mx, y-ийг сунгаахад түүний координатуудын хувьд энэ биелэх ёстой гэж. Энэ биелэх. За эндээс бол y тэнцүү x чулууны байгаач. Y тэнцүү x чулуу гэсэн за ийм хүн байдалтай би дайр явуулдаг. Y тэнцүү x чулуу. За тэрнээс y-ийн баг талдаа гэсэн одоо яг доод талын хэсэг тийм ээ. Энэ дотроос манай цэг олдох тэгээд тийм магадлалыг олно гэж. За тэгвэл одоо энэс P1 магадлал гэдэг нь яг хэлэх. За S1 хуваах нь S0. За S гэдгээ би ингээд нийт квадратын талбаар авчих. За квадратын талбар бол яг хэлэх S O A B C квадратын талбар S A B O урсгал талбар гэсэн үг шүү дээ. За үндсэндээ юм болно. Энэ нөхцөл бол шүү дээ. Манай энэ дөрвөн цэгээр үүссэн квадрат муж дотроос тийм ээ. Y нь x-ээс бага байдаг координат бүхий цэгүүдийн олон буюу тэр мужны энэ. За тэгэхээр энэ квадрат дотроос дурын нэг цэг авах тэр цэг нь энэ дотор байх магадлалыг олно гэдэг бол энэ талбайг харьцуулах гэсэн. Геометри магадлалсаар тийм. За тэгэхээр энэ гурван талбайг квадратын талбайг харьцуулахаар юу болох вэ? Гурван талбай маань яг гэхээр ийшээ нэг учраас нэгийг үржихнийг хуваах юм. За үндсэндээ бол 2-1 гэсэн үг тийм. За квадратын талбай бол 1-ийг үржихнийг. Өөрөөр хэлбэл энд бол 2-1 туугаад 2-1 магадлалтай боллоо. За энэ бол манай P1 үү. За энэ дээр бидний бүгд хэвчтэй юм яг гэхээр A-гийн оронд 1, B-гийн оронд 2-ыг үлжсэн. Тавих хэрэгтэй юм байна. За одоо B хэсэг бодё. B хэсэг. Энэ бол А хэсэг боллоо. За B хэсэг бол. За энэ нөхцөлийг хангах хэрэгтэй гэхээр парабол зурагдан. За энэ нөхцөлийг хангах хэрэгтэй гэхээр куб парабол зурагдан. Куб парабол. За мөн 0-1 гэрчмэд зурагдах бах тийм. 0-1 гэрчмэд тодорхойлогдсон. Куб парабол. За x y. За эндээс би ингэж 0 энд 0 за 1 энд 1. За энэ дээр B цэг маань байна. Энэ дээр C цэг байна. За энэ бол А цэг байна. Энд А. За нийт бүх боломж буюу манай одоо энэ квадрат дотроос дурын нэг цэг авах хэрэгтэй. Дурын нэг цэг авах хэрэгтэй. За тэгвэл яг үгээр y тэнцүү x квадрат парабол зур. X квадрат парабол маань болохоор за ийм парабол байгаа. Y тэнцүү x квадрат. За y тэнцүү x куб гэсэн куб парабол зурхаар за энэ яриад авах юм гэж яваад ингээд эндээс авах гэсэн юм. За энэ бол y тэнцүү x куб. За тэгэхээр ийм байна. Параболын y-ийн баг хэсэг. Параболын y-ийн баг хэсэг энэ эхний зурсан параболоос доош хэсэг. Куб параболын y-ийн их хэсгээр саяны энэ доотлоор нэг зурсны доттлын хэсэг бол. Дээдлийн хэсэг. За тэгэхээр тэр хоёр нөхцөлийг хоёулын зэг хангаж байгаа мууж бол ерөөсөө энэ мууж болж байгаа. Энэ мууж. За өөрөөр хэлэх юм бол ийм байна л да. За энэ нэг талтай квадратаас дурын нэг цэг авахд тухайн цэг маань энэ тэмдэглэгдсэн талбай дотроос олдох магадлалыг олох гэж байгаа юм байна. За тэгвэл одоо бид энэ тэмдэглэгдсэн талбайг олъё. Энэ тэмдэглэгдсэн хэсгийн талбайг олъё. За тэр талбай бол юм гэж харах гэдэг. За P
хоёр үзэгдлийн магадлалууд яг гэвэл S0-ыг би нэг хэлж. S0-оор юу тэмдэглэх вэ гэхээр энэ талбайг би S0 гэж. За S0-ыг S A B C од хувааж өгөх хэрэгтэй. Энийг би болгосон. За одоо тэгвэл би S0-ыг S0 тэгвэл 0-оос 1 гэсэн хэлээ. За энэ дээдлийнх нь хэсэг нь бол x квадрат, доотлийнх нь хэсэг нь x куб багхгүй. Тэгэхээр яг x квадратаас хэсэг нь x куб гэсэн энэ ядуу функцийн интегралыг 0-оос 1 гэж болно. Тэгэхээр x квадратаас интеграл авах чинь энэ параболоос доош бүх хэсгийг авчиж байгаа. За тэрнээс x кубээр авах чинь доотлын энэ куб параболоос доош хэсгийг олоод хасчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ манай зураг хэсгийн талбай юм бол нэ. За энийг бодоход энэний функц нь 3-ны x куб хасна энийх нь болохоор 4-ны x-ийн 4 зэрэг. За эндээс 0-оос 1 гэсэн гарч байгаа бодох ёстой. За тэгэхээр нэг Ньютон Лебницийн тавиагаар нэг оруулах юм бол 3-ны 1-ээс хасах нь 4-ны 1 болно. За 0-ыг оруулах юм бол энэ бүгдээ тэг болох ёстой. Тэгэхээр энэ бол 12-ны 1. 12-ны 1 гэж байгаа талбай маань. За тэгвэл 12-ны 1 гарсан чинь энд 12-ны 1-ийг 1 тоонох юм бол манай олох ёстой талбай бол яг үгээр 12-ны 1 гэж гарлаа. Бүглэх юм маань C дээр 1-ийг D дээр 1-ийг E дээр 2-ыг бүлээд ингээд бодлоо дуусгах юм байна. За энэ бол үндсэндээ геометри магадлалын томьёо ёсоор магадлалыг бодож оллоо. Тэр явц геометри магадлал бодох явцад хэмжээсүүдийг олдог. Хэмжээс нь яг энэ зурвас хэсгийн талбайг олох байсан. Энийг бол бид яг интеграл ашиглах талбай боллоо. За бусд нь одоо энэ бол зүгээр аль аль шиг туулж байсан учраас хэлбэрх юм байлаа. За ингэж бодсноор 2-ын 1-р бодлого маань бодож дууслаа.